Би нэг юм гайхаад их. Нэр бүхий гişүүд за зарим нэг нөгөө эдийн засгийн эрх чөлөө ярддаг үзэл баримталтай намын гişүүд төр том байна, данхар байна. Танаа нам төрийн өмчт компаниудаараа намын санхүүжилтээ хийж ийн гэж яриад идэг. Тэгээ эдийн засгийн эрх чөлөөгөө ярддаг мөртлөө энэ тогтоолыг дэмжихгүй ер нь хувьчилж хэрэггүй гэдэг юм яриад их. Тийм. Тэгээ тэрийг ерөөсөй ойлгохгүй байна л да. Жишээ бүжээ дарга. Тэгээд одоо тэгээ бүжээ дарга та бол бас намайг гомдоож болохгүй шүү гэж юм ярьж илэн штэ. Тэр нь бас юу гэсэн ч үгүй. Тэгэхээр за Бямцаг цайдаас асуулт асууя. Тэгэхээр энэ нөхцөл байдлаа харж байгаад энэ хувьчлах хэсгээ шийднэ. Төлөвлөгөө байхгүй байгаа гэж яриад их юм байна. Тэгэхээр энэ байж болохгүй штэ. Салбар нэгжээр нь ямар судалгаа хийгээд яаж хөрөнгө оруулалт зах зээлийн орчноо тэлэх юм бэ? Хөрөнгө оруулагчаа татах юм бэ гэдэг судалгаагаа хийгээд стратеги боловсруулад цаг хугацааныхаа төлөвлөгөөтэй энэ дээрээ хууль эрх зүйн ийм саад гацаанууд байна. Энийг ингэж их хурлан засъя. Бидний төрийн өмчт компаниуд дээр аудитаа ингэж хий гэдэг ийм хуваар ядаж орж ирмээр байгаа байхгүй. Тэр байхгүй. Тэгээ энийг гişүүд асуухаар за тэгээ тухайн үедээ нөхцөл байдлаа харж гаад шийдчихье. Эдийн засгийн багтаамж хөрөнгөний зах зээлээ харж байгаа шийдчихье. Тэгж харсан тогтоол бол одоо энэ одоо хэд вэ энэ. За 2001 оны 10 дугаар тогтоол, 2005 оны 48, 2010, 15, 2022 он баахан хөвчлөн гэдэг ийм тогтоол гаргаад л идэг. Тэгээ ерөөсөө судалгаа байхгүй. Тэгээд дараад нь яагаад тогтоолын хэрэгжилт ийм бага хөвтэй байна гэхээр нөгөө нөхцөл байдлаа харж байгаа шийдсэн чинь зах зээлийн багтаамж байсангүй бас болохгүй байна гэд ийм судалгаагүй ингэж оруулж ирмээргүй байх юм. Тэгээ эн чинь бол дахиад нэг тогтоол болж үлдэх гээд байдаг. Яаж хөрөнгөний зах зээлээ тэлэх вэ? За дахиад бас нэг дараагийн юм. Тэр нөгөө энэ өмнөх тогтоолууд хэрэгжээгүй алдаа оноог дэнсэлсэн үү? Тэрний дүгнэлтүүд байгаа юу? Тэр тайлангууд ерөөс огт байхгүй. Юун дээрээ алдсан? Юун дээрээ сайжирж байгаа? Яаж явуулах юм бэ гэдэг саналуудаа ерөөсө танилцуулахгүй ингээл нэг тогтоол тоотой орж ирээд явдаг асуудал болох гээд байна. Ер нь бол агуулгын хувьд одоо төрийг төрийн өмчт компани, орон нутгийн өмчт компаниудыг эдийн засгийн үр ашигтай, хувийн хвшилтэд орон зай өгсөн төрийг ингээд данхар бүтцээсэн салгая гэдэг тогтоолыг оруулж ирж байгааг бол дэмжиж байгаа. Гэхдээ судалгаа нь хаана байна? Төлөвлөгөө нь хаана байна? Цагийн нөхцөл байдлаа харж шийднэ гэж байж болохгүй шүү дээ. Хариулт авъя. Бямцаг цайд хариулъя. За ер нь бол бас одоо пүрүүдээс шүү манай андар гişүүд бас хэлж байна. Баялаг үтээж үзээгүй, татвар төлж үзээгүй, ажлын байр бий болгож үзээгүй. Тэгээ төрийн өмчт компаниудаар эрх мэдлээ ашиглаад, албан тушаалаа ашиглаад нэг цүнх баригч тавьчихдаг. Түүнийгээ сааж тийм үү тэндээсээ хувь авч одоо ажиллаж амьдэрдэг. Ийм хүмүүсээс төрийн өмчт компаниуд салахад бас зарим гişүүд дургу багшгүй байна. Тийм болохоор шинэ жил далимдуулж одоо тийм хулгай хийх гэж одоо хардаж ярьж байна. Энэ чинь бид нэр батлах гайгүй шүү дээ. Хэлэлц хэсгийн их хурлаар шийдъя. Одоо шийдчихье. Тэгээд тэр нийтийн өмчийн тухай хууль. За дээрэс нь төрийн өмч компаниудын засаглал ил тод байдал үр ашиг сайжруулах тухай хууль. Энэ хуулиудын хэлэлц хэсгийг тийм ажлын хэсэг ажиллах явцдаа хамтд нь хэлэлцээд яг одоо хуулиуд дээр ямар асуудал байна? Энэ компаниудаар ямар асуудал байна? Хуулийг яаж бичих вэ? Компанийнхаа хөвчлийг яаж хийх вэ? Уялдуулж явж байгаад их хурл хаврын чуулганаараа хуулиа батлая. Хууль батлсныхаа дараа араас нь энэ үндсэн чиглэлээ батлая. Ингээд явах юм бол илүү үр дүнтэй болно. Илүү тийм үү? Монголын төрд, Монголын ард түмэнд ашигтай болно гэдэг бодлогоор л өнөөдөр оруулж ирж байгаа юм. Хэлэлц хэсгийг нь одоо шийдэх гэж байгаа. Тэгж яхад л шинэ жил болох гэж яхад тулгаа хийх чинь ингээл хардаал ард түмнийг бухимдуулаад худлаа тийм хийрхэл ингэж ярьдаг чинь харамсалтай байна. Судалгаанууд хаа байна вэ гэж их хурлын гишүүд судалгаанууд харагдсан. Энэ одоо хууль тогтоомжийн төслийн одоо үр нөлөөний үнэлгээ зардлын тооцоог судалгаа харагдсан байгаа. Зам одоос хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлага урьдчилан хандах судалгааг тараагдсан байгаа.
За мөн одоо бас энэ материал энэ одоо зузаан нэлээд над ирээгүй мөртлөө их хурлын гишүүд ирсэн байгаа. Ийм одоо олон тоо баримтуудыг тараасан нэмэлтээр материал хэрэгтэй гэх юм бол хэлэлцсэн шийдгсэн дараа хүссэн мэдээлэл хүссэн хэлбэрээрээ тийм үү их хурлын гишүүд авах бүрэн эрхтэй энэ мэдээллүүд нээлттэй шаардлагатай одоо тийм үү үндэслэл одоо ач холбогдол одоо юу гэдгийг юмудаас нэмэлтийг хүсэхэд бид гаргаад бололцоотой. Ийм байдлаар одоо хэдүүлээ аль болох өр өгөөжтэй, аль болох ээлтод, аль болох нээлттэй одоо олон нийтийн хараа хяналтанд дор их хурлын гишүүдийн хараа хяналтанд дор л энэ одоо урд өмнө явж байсан алдаа сургамжнаа дүгнэлт хийгээд нэг зөв юм хийгээд энэ удаагийн парламент үнэхээр энэ өмч хөвчлөл дээр төрийн өмчийн компанийн засаглал дээр одоо түүх бүтээлээ шүү, сайн юм хийчлээ шүү гэдэг юмыг хийчих юм бол энэ их хурлын л одоо нэр хүндийн асуудал болох бах. Эцэст нь бол их хурл баталчих учраас их хурл батлахгүй бол тэгээд одоо энэ буцаагданд батлах юм бол хийвэл их хурлын одоо маш сайн хийсэн ажил болж үр дүн үлдэх баха. Үнэлж дүгнэгдэж бас түүхэнд үлдэх бах. Тийм болохоор хэдүүлээ нэг сайн юм хийчихээ. Засгийн газар бол боломжоор хичээгээд юм оруулаад ирсэн. Та бүхэн манаас илүү сайжруулад өгөөсэй л гэж төгсөе. Анар гишүүн тодруулъя. Бямцаг цайда би танаас асуулт асуусан шүү дээ. Та тэгсэн чинь үг хэлээд ахыг. Та бүдээр адилхан л үг хэлээд шүү дээ. Энийг явуулъя гэд. Тэгээ энэ ном надад байгаа л да. Би бүгдийг уншичаад нөгөө төлөвлөгөө байхгүй байна. Яаж энэ ямар арга хэлбэрээр салбар болгон дээр яаж хийх нь дүгнэлтүүд нь байхгүй. Энэ зүгээр л тайлангууд танилцуулгуудыг л ингээд зузаан ном болгоцсон. Тэрнээс энэ дотор чи ямар ч төлөвлөгөө судалгаа дүгнэлт байхгүй байгаа байхгүй. Тэрийг хийгээд оруулж ирээд тэр нөө хуулиа ихлэ баталчих гэхээр гайхаад байгаа юм л да. Ямар хуулийн дээр ямар асуудал үүсээд хувийн хвшил өмч хөвчлөлтээр хөрөнгө оруулагчдад асуудал үүсгээ эхлээ судалчаад энэ хуулийн дээр ийм өөрчлөлт оруулъя гэд орж ирэх ёстой юм шүү. Тэгээд нөгөө судалгаагүй хуулиа хийчдэг багцаагаараа тэгээ нөгөөх нь хөвчлөгддгүү. Тэгэнгүүтээ нөгөө тогтоолын хэрэгжилт нэг 10-15% болдог. Тэрэн дотор нэг зорилттой бүхий нэг хэдэн компани л хөвчлөгдөх гээд байна. За санал хэллээ. Гомбын Ганбаатар гишүү.